сая гişүүд хэлж байгаачлан тэр болсон хүчин бэлдэх асуудал бол чухал байгаамаа. Манай улс орны хувьд нарийн мэргэжлийн болсон хүчнүүдийг бэлтгэх тэр хамтрагч талаас суралцах энийг бол гэрээнд оруулдаг магт энийг маш сайн хэлцээрийн төвшөнд оруулж явах хэрэгтэй. Цаашлаад нүүрсийг олборлох экспортлоос гадна нүүрснээс өөр ямар боломжуудыг эрэлхийлж болох уу гэдэг судалгаа хийх. Ус төрөгч гаргах, өөр одоо ямар бүтээгдэхүүн нүүрснээс гаргаж болох уу? Сорчулж хэрэглэхээс гадна бусад одоо төрлийн нүүрсүүдээ хэрхэн ашиглах уу гэдэг дээр судалгаа хийх тал дээр анхаарч ажиллаарай гэдгийг захиж хэлье. Ер нь бол бид нар энэ ажлын хүчний хомсдолд ер нь бодтойгоор орчоод байгаа учраас тэр хүнээ сурья, бэлдъя гэдэг хэлээд байгаа дэлгэр сайхан сайдаа. Таны яриад байгаа хандлага бол жоохон зохимжгүй шүү. Засгийн газрын гишүүний хувьд. Одоо чинь товаан сайдчил ингэж ажилламаар байгаа юм. Юмыг хий, болгоё, бүтээе. Энэ юм руу ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд ажлаа сайгаараа дэмжиж байна. Тэгээд саяны тэр болсон хүчнийг бэлтгэх, хүн бэлдэх, нүүрснээс өөр бүтээгдэхүүн гаргах асуудал руу судалгаа хийх асуудалд энэ яам анхаармаар байгаа. За дашрамд нэг зүйлийг хэлье. Одоо энэ ороногийн төслөөс давхар орж иж байна. Хүмүүсийн тарих толгойг худлаа мэдээлэлээр угаадаг, худлаад иж нь улс төржүүлдэг байдлыг дасан зогсоомоор байгаа.